Энэ бол Хаанул дүүргийн 12 дор хороонд байрлах Морингийн давааны хогийн цэг. Улаанбаатар хот техникийн гаргасан нийт хогийн 30% энэ цэгт очдог. Хамгийн гол нь энэ цэгт очисон бүх хог хөрсөнд бошлогдсон үлддэг нь харамсалтай. Улаанбаатар хотод жилд 1.6 сая тонн хог бий болдог ба үүнийг Морингийн даваа, Нарангийн энгэр, Цагаан давааны хөрсөнд булшилдаг. 21-р зууны энэ үед технологи инновац хөгжсөөр байхад бид одоо хүртэл хогоож ангилж сураагүй, хогоо бүтээгдэхүүн болгож боловсруулж устгаж чадахгүй өдийг хүрсэн. Гадны улс орны хог боловсруулалт, устгалын хөгжлийг энд ярих нь илүү зэз. Тэгвэл ихэнд харагдах Морингийн даваанд Nanoa Green Energy Mongolia компани хөрсөнд булшиж буй хогийг утаагийн химийн дэгдэлт үүсэхгүй, орчин үеийн аргаар үгүй хийж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байрахаар 7 газар нийслэлээс хүсэж технологи Японоос оруулж ирэхээр болж хэрэгжихэд бүрэн бэлэн болсон төслөө бодит болохоор 2018 оноос хойш зүтгэжээ. Гэтэл бүтэн 8 жилийн хугацаанд Nanoa Green Energy Mongolia компани бэлэн болгосон төслийг урагшлуулахгүй байгаагийн ганцхан шалтгаан нь нийслэлийн засаг даргын хамгийн газар. Учир нь нийслэлд хэзүүнд бэлэн болсон 8 жилийн хугацаанд төслөө бодит болохоор өөрсдийгөө сойсон Монгол залуусыг үгүйсгэж Nanoa Green Energy Mongolia компани төслөөс 2 дахин их үнээр хөрөнгө оруулалтын зардалтай Хятад улсын компанитай хамтарч ажиллахаар болсон байна. Нийслэлийн энэ үйлдэлийг Монгол залуус хэн нэгний эрх мэдэлтнүүдийн танил тал ах дүүсийн холбоо хамааралтай хүмүүс нийслэлтэй хуульцсан байх магадaltaй хэмээн хардаж байна. Одоо энэ шинэ нийслэлтэй хамтын ажиллагааны түвшинд ажиллах гэдэг энэ хятадын компани болвол ямар нэгэн тусгай жишөөрөл, ямар нэгэн тариф юм уу юу ч батлуулаагүй байгаа. Яг техник эдийн засгийн үндэслэгийг харуул манайхаас 2 дахин хөрөнгө оруулалтын өртөх нь болохоор 2 дахин илүү. Тэгээд эрчим хүч нийлүүлэх тариф нь 40% илүү байна. Тэгэхээр биднээс одоо энэ яагаад ийм одоо үнэтэй өндөр өртөгтэй компанийг дээш нь тавиад байгаа юм бэ гэдг дээр нь эдийн засгийн үндэслэл одоо ер нь алдчихад байгаа. Манай төсөл бол эрчим хүчний хуулиар явж ирсэн. За эрчим хүчний хуулийн дагуу бидэд бүх юм ном журмаар нь хийж тусгай зөвшөөрлөн авч, тэзээгөө батлуулж, байгаль орчны нөлөөлөлтийн тайлангаа батлуулж, тусгай зөвшөөрлөө авч, тарифа тогтоолгоод тэгээ хамгийн сүүлд 24 онд диспетч үндэсний төвтэй худалдаа авалтын гэрээ хийсэн байгаа. Тэгээд манай талаас бол үйл ажиллагаа бол зогсохгүй. Харин одоо энэ нийслэлийн захирч албатай болон одоо ямар түвшинд ажиллах уу, энд хууль хяналтын байгууллагын түвшинд явагдаж байгаа энэ маргаана ямар нэгэн байдлаар нэг тийш нь болох уу гэдэг дээр төлөв ажиллана. Тэгээд энэ дээр одоо ямар нэгэн саад учрахгүй байхаа гэж найдаж байна. Хогийг булшлахгүйгээр устгаж хогноос эрчим хүч үйлдвэрлэх Монгол залуусын төслийг хотын захиргаа үл тон 2 дахин их үнээр хөрөнгө оруулалтын Хятад компаниг илүүдэжж байгаа нь хачирхалтай. Нийслэлчүүдэд гол тулгамдж байгаа асуудал бол агаарын бохирдол, замын төвчрөл, эрчим хүч төлсний хомсдол, хогны асуудал юм а. Гэтэл нийслэл эдгээр тулгамдсан асуудлуудаа шийдээгүй ежиж их хэмжээний мөнгөөр боржуур сольж төц ачих наадмын хөшөөрний гэрчлэгээ таксины жолоочдын бизнес гард үрж байгаа. Нийслэлийн засаг даргын хамгийн газрыг иргэд чухлын дарааллыг үл тоон хэрэггүй төслүүдэд их хэмжээний мөнгө үрдэг хэмээн шүүмжлэлээр ирсэн нь үнний ортой юм а.